За сайн байцгаана уу. Би Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимийн профессор Ган Төмөр гэж хүн байна. Тэгээд та бүхэндээ элстийн физикийн элслийн шалгалтанд чинь зориулаад хэдэн бодлого бодож үзүүлэх гэсэн. За элсний шалгалт маань одоо нэг сар ахиртай хугацаа байгаа бах тийм ээ. Тэгэхээр та бүхэн өмнөх жилүүдийн элсийн шалгалтын бодлогоудаас юм эсвэл бодлогын эмгэтгэлээс бодож бэлдэж байгаа бах. Тэгээд тэгж ер нь ихэнх хүмүүс тэгжил бэлддэг. За миний бэлдсэн бодлогонууд ихэнхдээ мэдээж бүх сэдвийг хамарч чадахгүй тийм ээ. Тэгэхээр ихэнхдээ яг үндсэн сэдвүүдийг хамарсан бодлогонууд байгаа. Механик, дулаан, цахилгаан тэгээд ганц хоёр оптикийн бодлого байгаа. За хамгийн ихний бодлого маань ийм бодлого байна. Нэг ийм бит байжээ. Нэг ийм бит 50 байдалтай байсан байна. 50 байдалтай байжгаад энийг түлхээд бит маань хөдөлсөн. Тэгээд богинохоо хугацааны дараа хурдыг нь хэмжсэн чинь хурд нь V гэсэн хурдтай болсон. Энэ хоёрын хооронд болохоор D гэсэн зай туулсан байна тийм үү. За эхлээд 50 байсан бит ч хөдлөөд явсан D зайд очисон хойно хурдыг нь хэмжсэн чинь V гэдэг хурдтай болцсон байна. Тэгээд бодлогын асуулт нь болохоор хурдтгалыг нь олох бодлого байна. За энэ бодлогыг хэдүүлээ хоёр аргаар бодож үзье. За нэгдүгээр арга хялбархан арга. За эхлээд хэдүүлээ ингээ хурдтгалыг олно гэдэг чинь яа гэсэн үг? Хурдтгал гэдэг маань хурдны өөрчлөлтийг хугацааны өөрчлөлтөд хуваахад гарна тийм үү? Тэгэхээр биднэрт хурдны өөрчлөлт нь бол мэдэгдэж байна. Эхлээд V тэнцүү 0 байсан эхний акшнд. Тэгснэ хэсэг хугацааны дараа V гэдэг хурдтай болцсон. Тэгэхээр тэр дельта V гэдэг бол хурдны өөрчлөлт нь болохоор V гэж юм тийм. Тэгэхээр бид нар тэр хугацааг олох хэрэгтэй байна. За хугацааг яаж олох вэ? Хугацааг яаж олох вэ гэхээр за энэ мэдэгдэж байна. Энэ хооронд ямар хурдтай явсан бэ гэх юм бол эхэндээ 0 эцэстээ V хурдтай байгаа учраас энэ хооронд дунджаар V хуваах нь 2 хурдтай явсан гэж тооцъё. Дунджаар V хуваах нь 2 хурдтай тийм ээ. Тэгэхээр дундаж хурд мэдэгдэж байгаа. Одоо зай нь мэдэгдэж байгаа юм чинь хугацааг нь яаж олох вэ гэхээр зайг нь дундаж хурдандаа хуваагаад олчих тийм ээ. За dt тэнцүү зай нь d байж гин. Дундаж хурд нь v хуваах нь 2. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 2d хуваах нь v хугацаанд энэ зайг туулсан гэсэн үг. За ингээд хурдтгалаа одоо олж болно тийм ээ. Хурдтгал нь болохоор v хуваах нь дельта t тэнцүү энийг орлуулчих. Тэгэхээр v квадратыг хуваах нь 2d гэдэг нэг юм хариу гарч байна. За хоёрдугаар арга нь юу юм бэ гэхээр хоёрдугаар арга нь жигд хурц хөдөлгөөний замын томьёо ашиглаж бодож болно. Тэгэхээр эндээс 0 хурдтай байжгаад v хурдтай хүртэл жигд хурдсан байна тийм ээ. Тэгэхээр энэ d зай гэдэг маань хурдтгалыг t квадратаар үржүүлээд 2-т хуваасантай тэнцүү байх ёстой тийм ээ. Нөгөө талаас энэ v гэдэг хурд маань болохоор хурдтгалыг t-гээр үржүүлсэнтэй тэнцүү байх ёстой. Тэгэхээр энэ хоёр томьёог мэдэж байвал энэ хоёр томьёог бичих юм бол яаж хийж чад a t2-ыг олж болно тийм ээ. Хоёр нөхцөл байж гэн хоёр үл мэдэгдэж байж гэн. За тэгэхээр бид нарыг a t2-ыг яаж олох вэ? Бид нар t-н хэрэггүй a-н хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээ эндээс t-гээ олоод t тэнцүү v хуваах нь a гэдэг. Тэгээ энийг ийшээ орлуулчих. Энэ t рүү орлуулчих тийм ээ. Тэгэхээр за d тэнцүү 2-1 a. За t квадрат гэхээр чинь v квадратыг хуваах нь a квадрат гэж гарна. За тэгэнгүүт энэ a-нууд нь энд байгаа a квадрат чинь энэ a-тай хураагдана гэсэн үг. Тэгээд тэнцүү юу гарч ийн? v квадратыг хуваах нь 2a гарч ийн тийм ээ. Эндээс одоо a-га олох юм бол 2d хуваах нь v квадрат гэд ингээд яг мэдээж адилхан хариу гарч тийм ээ. А-га бол v квадратыг хуваах нь 2d. Нэг v квадратыг хуваах нь 2d гэд
Энэ А болох юм А ч нийшээгээ гараад Д нөгөө тишгээ гарна гэсэн үг шүү дээ. За ингээд адил 2 гарч байна. За одоо дараагийнхаа бодлогоор оръё. За дараагийн бодлого маань ийм бодлого байна. Хөдөлгөөнгүй байсан 1 кг масстай бие байсан. 1 кг масстай биеийг яг адилхан 1 кг масстай тэгээд 1 м/сек хурдтай бие ирж мөргсөний дараа юу болсон бэ гэхлээр за энд нэг юм мөргөлдөл боллоо. Дараа нь харсан чинь нөгөө хоёр бие чинь хоорондоо наалдсан. Ингээд нэг хурдтай V гэсэн хурдтай болсон байна. Тэгвэл энэ V-г нь олох бодлого. Энэ V-г нь олох. За энэ дээр юу хэрэглэх вэ? Энэ дээр бид нэр импульс хадгалагдах хуулийг хэрэглэнэ. Тийм ээ. За эхлээд энэ хоёр биетийн импульс ямар байсан? Импульс нь болохоор эхний энэ 1 м/сек хурдтай явж байгаа биеийн импульс болвол 1 кг-ыг өрчих нь 1 м/сек гэсэн импульстэй байна. Дараа нь энэ 50 байсан биеийн импульс бол мэдээж 0 тийм үү? За масс нь 1 кг гэхдээ хурд нь 0. Тэгэхээр энд бол 0 болчихно. Тэнцүү эцэстээ энэ биеийн импульс ямар байна гэхээр 2 кг масстай болчихсон. Хоорондоо наалтчихсан явж байгаа. Тэгээд V хурдтай тийм ээ. Эндээс V-г олно гэсэн үг. За ингээд ойлгомжтой. V тэнцүү юу гэсэн үг вэ? 1-ийг өрчих 1 хуваах нь 2. Тэгэхээр 0.5 м/сек гээд ингээд хурд маань олдож байна. За дараагийн бодлого. За дараагийн бодлого бол ийм бодлого. Биетийг ямар өндөрөөс унгаахад 36 км цаг хурдтай болох вэ? Биетийг ааш өндөрөөс унгаалаа. Тэгсэн газар дээр ирэхдээ хурд нь 36 км цаг болчихсон байж байна. За энэ дээр юу хэрэглэх вэ? Энэ дээр энерги хадгалагдах хууль хэрэгжилж болно тийм ээ. Энерги хадгалагдах хууль гэхлээр ааш өндөрөөс унгаасан ааш өндөрт байхдаа бол манай бие mg(h) гэсэн энергитэй байна. Тэгээд доор ирэхдээ болохоор энэ потенциал энерги нь бүгдээрээ кинетик энергид хувирна тийм ээ. За эндээс h-ыг олно гэсэн үг. За эндээс h-ыг олох юм бол энэ ямар тэмдэглэгээ юм бэ гэхээр энд нэг өгүүлбэр байна тийм ээ. Энэ өгүүлбэрээс дараагийн өгүүлбэр нь мөрдөж гарна гэсэн үг. За тэгэхээр h тэнцүү V квадратыг хуваах нь юу болж байна? 2g болж байна тийм үү? За тэгэхээр одоо V квадрат чинь юу вэ? V нь 36 км/цаг гэж байна. G нь ойролцоогоор 10 гэд бодчих болно. Тэгэхээр яг шалгалтын дээр бол G-г тэдээр аваарай гэж өгөгдөх байх. За тэгэхээр энэ дээр зүгээр жишээ болгоод 10 гэд авчи. За юуны төрөнд нөгөө нэгжүүд маань адилхан байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр G-гээ жишээлбэл бид нар 10 м/сек квадрат гэж авах юм бол V-гээ бас м/секундэд шилжүүлэх хэрэгтэй тийм ээ. Энэ км/цаг гэдгийг. За 36 км/цаг гэдэг чинь юу вэ? Бүгдээрээ мэдж байгаа 10 м/секундтай адилхан тийм үү? 36 км/цаг гэдэг маань. За тэгэхээр энэ тоонуудыг одоо орлуулад h-гаа болох юм бол яаж юм? За V квадрат гэхэлэр 100 м квадрат хуваах нь секунд квадрат хуваах нь 2-ыг үржих нь 10 м секунд квадрат гарлаа. Секунд квадратууд нь хураагдана. Энэ доотлын метр, дээдлийн метр квадратын нэгэнтэй нь хураагдана. Тэгэхээр хариу маань метрээр гарч байна тийм үү? Зөв. За тэнцүү юу болчихв? 50 м гарч байна тийм ээ. Тэгэхээр 50 м-ээс унгаах юм бол 50 м өндөрөөс биш 5 м гарч байна тийм ээ. Нэг тэг хайцсан байна. 120 тухайн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 5 м өндөрөөс унгаасан биет газар ирэхдээ хэрвээ агаарын эсэргүүцлийг тооцохгүй байх юм бол ойролцоогоор 36 км/цаг буюу 10 м/сек хурдтай болох нь байна. За дараагийн бодлого. За нэг хэлбэрхэн бодлого байна. Пүршний хат ямар нэгжтэй байх ёстой вэ гэсэн бодлого. Пүршний хатын нэгж. За тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр одоо ийм асуулт байж магадгүй шүү дээ тийм ээ. Пүршний хат ямар нэгжтэй байх ёстой вэ гэдэг дөрвөн сонголт өгсөн. Энэ дөрвөөс аль нэгийг сонго гэдэг. За тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр нөгөө пүршний хат гэдэг чинь ямар томьёонд ордог билээ гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр Гүүкийн хууль гэж байгаа тийм ээ. Гүүкийн хуульд юу байдаг вэ?
Гүүкийн хуульд болохоор бүршний хатыг шилжилтээр үржүүлэхэд тухайн бүршнээс хариу үйлдэл үзүүлж байгаа тэр хүч нь гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ томыг бол санах юм бол хатын нэгжийг олоход амархан. Энэ x-ийг нь жишээлбэл метрээр f-ийг нь ньютоноор хэмжинэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр иймэрхүү юм байна гэсэн үг. Ньютоноор хэмждэг нэг юм байж гэн, тийм ээ. Тэнцүү энэ чи юутай тэнцэх ёстой вэ гэхээр k-гийн нэгжийг үржих нь метртэй тэнцүү байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр k-гийн нэгж нь юу болчих вэ? K-гийн нэгж нь ньютоныг хуваах нь метр гэсэн нэгжтэй байх нь, тийм ээ. За энэтэй төстэй нэг бодлого нэг дор үзүүлчих. Үрэлтийн коэффициентийн нэгж. Үрэлтийн коэффициентийн нэгж ямар юм байх хэвээр. Үрэлтийн коэффициентийн нэгж юу байх хэвээр. За үрэлтийн коэффициентийн нэгж гэхэлэр одоо бид нар хэдүүлээ үрэлтийн коэффициент ордог тийм ямар том юу байдаг вүлээ тэрийгээ санах гэсэн үг юм байна. За одоо жишээлбэл ширээн дээр байгаа нэг бит авч үзье л. Тэгээ ширээн дээр ингээ бит байх юм бол яадгүй ширээний зүгээс тухайн бит одоо ширээгээ доош нь цөмрөөд ороод явчихсан тул ширээний зүгээс нэг хүч үйлчлээд энэ бит чинь ширээн дээр тогтож байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр хүчийг нь нормал даралтын хүч гэдэг. Тэгээд үрэлтийн хүч болохоор яадгүй. Үрэлтийн хүч болохоор энэ нормал даралтын хүчийг үрэлтийн коэффициентээр үржүүлэхэд гарч ирдэг, тийм ээ. Тэгэхээр энэ нормал даралтын хүч гэдэг чинь хүч ньютоноор хэмжигдэж шүү дээ, яг адилхан. Үрэлтийн хүч нь бас хүч. Тэгэхээр чинь энэ μю нэгжгүй гэсэн үг. Тэгэхээр μю нэгжгүй. Өөрөөр хэлбэл зүгээр нэг гэсэн тоо гэж хэлж болох юм. Нэгж байхгүй. Нэгж нь нэг гэсэн тоо гэж, тийм ээ.